Сайн байцгаана уу? Энд маань чутган байна. За, Эфес 5-ын уншия. Нойрсчоосэр үхсдээс бос. Христчиндэр гэрэлтэх болно. Тэгэхээр яг энэ цаг мөчид бас нойрсож байгаа бүх зүйлийг сэргэж тушааж байна. Тэгээд сонсогтун тэгээд хүний хүмүүсээ сонсож байгаа хүмүүсийн чихнүүд нь нээгдэх болтугай. Иесус Христ нэрээр. Тэгэхээр бид нар маш олон хүмүүс бид нэр юу хийдэг вэ гэхээр Бурхны хаанчлыг хайхаас адил бусад юмд чиглэсэн байдаг. Тэгэхээр Бурхны хаанчлалыг хаашаа бидний хувьд номер 1 зүйл байгаа л та. Тэгээ Матай 6:39-44 уншаа. Өнөөдөр ургаж маргааш зөвхөн таядах хээрийн өвсийг Бурхан тийх угойдаг бол та нарын төлөө тэр түүнээс хавгүй илгийг хийхгүй гэж юу? Итгэл багтаа хүмүүсээ тэрээс бид юу идэх вүлээ, юу уух вүлээ, эсвэл юу өмсөх вүлээ гэж бүүс наазав. Харин үндснүүдийн бүх зүйлийг чармаан хайдаг. Тэгэхээр бид нар зөвхөн Бурхны биднийг дүүргэж чадах зүйлсүүдийг өөр зүйлээс хайдаг байгаа. Жишээл Байбл судлан байна. Байбл судлан бид нар үнэхээр тэр joy Байбл судлан бид нар өөр газраас хайдаг байгаа. Амар амгалан байна. Амар амгалан байхын тулд тайвшрах гэж хар тамхи хэрэглэдэг хүмүүс байна. Тайвшрах гэж дэлгэрүүлдэг хүмүүс байна. Байрал судлан авахгүй шинэ дутлах хувцас, байшин, сав юу гэдгийг бүх юмыг хайдаг байгаа. Эсвэл хин нэг нь таалагдах гэж хүн тусалдаг хүмүүс байна. Бүр албаа хүмүүс өргөл өргөдөг хүмүүс хүртэл байна. Тэндээ яг үнэндээ тэндээс баярлсан өөрөө баярлсан тавч тэнд өргөдөг биш өгснөрөө тэрийг өөрийнхөө идлүү гэдгийг мэдэрдэг хүртэл хүмүүс байна. Тэгэхээр өргөх нь буруу ч гэдэг юм уу? Тэгж хэлээгүй шүү. Тэгэхээр эхлээд эзнэр дүүрэх ёстой маа. Ариун сүнсээр дүүрэх ёстой. Зөвхөн Бурхны үг чаддаг тэр зүйлээ дүүрсийн дараа тос цавнаас урсдаг шидэж урсах ёстой гэсэн. Тэр үед та бусдаас өөрийнхөө үнцнийг мэдсэн үед бусдад таалагдах гэж хэлдэг юм уу? Тэгж биш. Ичилтгэлээсээ баярсгалан өргөдөг болно. Баярсгалангаар зүгээр л хэрэгцээтэй хувцас авч ирэх нь заавал хин нэгэнтэй уралдаж ямар нэгэн брендинг лагийн барих гэж хичээх болно. Тэр брендинг үнсгэн буруу гэж хэлээгүй шүү. Та таалагддаг тэрэн сайхан дээр үзэж ирмэж бололгүй яах вэ? Харин тэрийг одоо дотор байгаа хоосон уран зайгаа нөхөх гэж хийж байгааг буруу гэж би тэр утгаар хэлж байгаа. Тэгэхээр таны дотор ямар хоосон уран зай тэрийг эзэн дүүргэж чадах ёстой. Эзнэр дүүргэх явдал маш чухал. Тэгэхээр үнээр Бурханд итгэх гэсэн үг. Тэр хий хоосон зүйл санаа зовхоо болно гэсэн үг. Тэнгэрлэг эцэгтэн танад энэ бүхэн хэрэгтэйг мэддэг. Тэр дэлхийн эд зүйлсүүд Бурхан угаасаа бид хэрэгцээд байдаг гэдгийг үнээр мэддэг. Тиймээс бид маргаашийн төлөө бүүс наацав. Учир нь маргаашийнхаа санаа тавхална. Өдөр бүрийн зовлон тухайн өдөртэй хангалттай. Тэр эзэн биднээс юу хэрэгцээд байгааг мэддэг. Бурхны хаанчлаг хайх үед бусд нь аянтаа болдог баг. Тэгэхээр Бурхны зөвхөн дүүргэж чадах зүйлүүдийг Бурхнаас л хайх хэрэгтэй. Үнэхээр тэр ариун сүнсний өгдөг үр жимсүүдийг ариун сүнснээс л хай. Тэгэхээр чиний сүнс ариун сүнстэй нэгдэх үед энэ тэр үр жимс ургадаг баг. Тэгэхээр хүмүүс тэр зүйлүүдийг олж авахын тулд одоо excessive буюу их одоо худалдаа авалт хийх ч юм уу, их тансаглах ч гэдэг юм уу, их согтуурах ч гэдэг юм уу, их олон цагаар ярих ч юм уу. Бүр зарим хүмүүс бараг олон цагаар хүн тусалж үйлчлэлтэй нэг нэмэр тавьсан гэдэг. Гэтэл эзэн нэг нэмэр гэдэг юусоо мартаж болохгүй. Бурхны үг чухал гэдэг юусоо мартаж болохгүй. Үнэхээр чи ямар ч үйлчлэл хийхгүй байсан ч гэсэн Бурхан танд хайртай гэдгийг мэдэх юм бол маш чухал. Тэгэхээр бүх үйлчлэл хийхэ болоо гэсэн үг юусоо бас биш. Тэгэхээр аливаа зүйлийг хэтрүүлж ийш нь тийш нь гуйлж одоо нэг тийш нь хацаалгаж нэг хасах ч юм уу нэг нэмэх туйл руу явахгүй яг эзний үгэн дээр тогтвор суушилтай зогсноо гэсэн үг. Ариун сүнсээр дүүрнэ гэсэн үг. Тэр ариун сүнсний үр жимсүүдэд дүүрнэ гэсэн үг. Тэр бол маш чухал байна. Тэгэхгүй байх юм бол хүмүүс одоо сэтгэл санаа ч юм уу савлаж хаашаа яваа мэдэхгүй болдог ч юм уу төөрж бодлох олон одоо учир шалтгаанууд гардаг. Тэгэхээр энэ цаг маш бид тамтаахан залбирах чинь эзэн минь ээ та хин гэдгээ өөрөө мэдүүлж эзэн ямар үнцэнтэй үлээ Бурхан үнэхээр би танад илүү хийхгүй гэж юу? Эртдээ бүхнэр чинь хангахгүй гэж юу? Бурханд итгэж гэж эзэн өөрөө хэлж байгаа. Тэгэхээр яг энэ үгнүүдийг бас үнэхээр зүрхэндээ шивж түрийг хэвлэж үнэхээр итгэлтэйгээр бацгасаж анхаалтаа саан завхгүй байхгүй туслаач энэ цаг үчтэй. Эзэн Бурхан хин гэдгийг мэдээч.
Есүс Христээр та бол цорын ганц аврагч эзэн. Назарын Есүс Христийн нэрээр хариуцлаар сонсогч болгоныг дүүрэх болтугай. Сонсогч болгоны нүд чинь нэгдэх болтугай. Есүсийн нэрээр маргааш та бүх санаа зовг. Амен.